Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс үзүүлж байна. Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс 2020 оны 11 сарын 23-ны байдлаар иргэд аж ахуйн нэгж байгууллагаас нийт 625 гомдол хүлээн авсан байна. За Монгол Улсын засгийн газар шинэ коронавирусын халдвараас өрсөлдсөн сэргийлэх эрсдийг бууруулах зорилгоор 2020 оны 2 сарын 12-ны өдөр молсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгшилсэн байдлаар шилжүүлсэн. Мөн 2020 оны 11 сарын 11-ний өдөр бүх нийтийн бэлэн байдал зарсантай холбоотойгоор хүний эрхийн үндэсний комисс COVID-19-тэй холбоотой нийт 51 гомдол бүртгэгдсэн байгаа. За хүний эрхийн үндэсний комиссийн 70222 утас дугаарын утсад 24 цагаар ажиллаж байгаа. Энэ дугаарын утсаар иргэд мөн одоо COVID-19-тэй холбоотой гомдол мэдээллийг гаргаж хувь зүйн зөвлөгөөг авч байна. Гомдол мэдээлэл хувь зүйн зөвлөгөөний утгын хувьд бол тусгаарлах байрны хүрэлцээ, муу хүртээмж байхгүй, ариун цэвэр, хоол хүнсний хангалт, амт чанар муу гэх асуудлаар мөн тусгаарлалтын 21 хоногийн хугацаа дууссан боловч гаргахгүй байгаа болон тусгаарлалтанд байх хугацаанд гихийн тусгаарлалтанд байх хүсэлт гаргаж байгаа бас иргэд байна. Мөн гадаадын иргэд одоо эх орондоо ирэх хүсэлтийг бас удаадраа ирүүлж байгаа. Энтэй холбоотой асуудлыг уламжлахыг хүссэн байна. Мөн одоо 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор хөл хорой тогтоосон цаг хугацаанд одоо зайлшгүй ажиллах байгууллагын чагсаалтыг гаргасан. Энэ чагсаалтанд хамрагдаагүй байгууллагуудаас бас энэ засгийн газрын тогтоол өөрчлөлт оруулж өгөх тухай асуудлаараас манад хэд хэдэн байгууллагуудад хүсэлт ирүүлчихэд байна. Хөл хорой тогтоосон хүмүүс одоо гэрээсээ ажиллаж байгаа энэ тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дансанд нь байсан мөнгийг одоо татаа авснаас амжиргааны хөлрүү болсон гэх зэрэг одоо хонолоод билетгүй ирсэн байна. Ковидтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн мөрөөр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд 2020 оны 11 сарын 20-23-ны өдрүүдэд хангуул, Баянзүг, Чингэлэд дүүргүүдийн холбогдох хороодуудад одоо хян шалгалт хийж газар дээр нөхцөл байдалтай танилцлаа. За энэ хүрээнд иргэдийн нийгмийн халамж хүртэх, амжиргааны их үүсвэр нь ямар байгаа, төлөө нүүрс, хоол хүнсний хангалт энэ бүх асуудлыг одоо үзэж танилцсанаас гадна хүүхэд хамгаалах одоо үйлчлэгээ хамгааллын үйлчлэгээ үзүүлэх байр хүүхдийн 107-108 утас нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа хурц хамгааллын байр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад бол комиссийн гишүүд ажиллаа. Иргэдийн ирүүлсэн гомдол мэдээллийг шийдвэрлэлтийн хүрээнд улсын онцгой комисс дээр дурдсан асуудлаар холбогдох асуудлыг шийдвэрлүүлэхээр одоо хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний зөвлөмжийг хүргэсэн байгаа.